За та бүхний амрыг айлтгая. Улсын хурлын гишүүний хувьд 7 хоног бүр иргэдэд зориулж хийдэг тайлан мэдээлэл хүргье. Би энэ 7 хоногт улсын хурал дээр ямар ажлын хэсэгт орж ямар асуудлууд яригдж байгаа талаар 3 зүйл ярих гэж бодсон. За нэгдүгээрх нь бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ийм ажлын хэсэг манай Хууль зүйн байнгын хорон дээр гарсан. Тэр ажлын хэсэгт би өөрөө орсон. Сайн зөрг гişүү ахлаад ингээд ажиллаж байгаа. Тэгээд энэ 7 хоногт бид манай энэ ажлын хэсэг маань хилцүүлэг зохион байгууллаа. За энэ хилцүүлэг нь ямар учиртай юм гэхээр энэ хуулийн төслийг нь яаж боловсрогддог тухай би хэлэх гэж байна. Тэгэхээр энэ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг бол ингээд яамнаас ингээд гаргаад ирсэн байгаа. Тэгэхээр энэ яамнаас гаргаж ирсэн өргөн барьчаад байгаа засгийн газрын энэ төсөл болж гэнэ үгүй юу? Энэ дээр нь бас юу хийвэл зүгээр үгээд ингээд хилцүүлэг явуулж байгаа холбогдох хүмүүсийг. За ингээд энэ бол ямар хууль вэ гэхээр ерөөсөө л нөгөө янз бүрийн хэрэг төвөг толгдсон хүмүүсийг мөрдөх байгууллага яаж мөрдөж байгаа, прокурорын байгууллага яаж хянаж байгаа тэрний за энэ асуудал гэсэн үг шүүхт холбоотой. Тэгэхээр жишээлх юм бол ингээд хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн Инкол ямар ихтгэл тавьж байгаа вэ гэхээр хэрэг бүртгэлт мөрдөн байцаах ажиллагаанд хүний эрхийн зөрчил ямар зөрчил гаргаад байгаа. Мөрдөгч тэр хүнийг мөрдөх явцдаа хүний эрхийн ямар зөрчлүүд гаргаад байгаа. Тэрнийг яаж арилгах вэ? Алга болгох вэ? Тийм зөрчлийг яаж багасгах вэ гэдэг чиглэлээр хилцүүлэг хийлээ гэсэн үг. За дээр манай шүүхийн үйл ажиллагаа бол энэ цахимжиж байгаа тухай. Ер нь бол энэ бичиг цаас дээр нөгөө тэр хэрэгт оролцогчд өмгөөлөгч хэн байдгийг нэг холбогдогч бүх хүмүүс нэг ийм хавцас хэрэгтэй болох. Тэр нь цахим. За энэ чиглэлээр хийгдэж байгаа ажлууд за дээр нь шүүхийн үйл ажиллагааг яаж хялбаршуулж байгаа, олон нийтэд яаж амар хэлбэр болгож байгаа вэ тухай бас ингээд ярилцлаа. Нэгдүгээр асуудлыг нэг ярьлаа. Тэгэхээр бас ингэж ойлгоо. Их хурлын гишүүн гэхэлэр нэг бүлгийнхээ хуралд суучхал байнгын хорон дээр нэг орчхал тэгээ нэг чуулган дээр нэг орчдөг ийм байдлаар төсөөлж болохгүй. Тэгэхээр бусад үед нь бол энэ ажлын хэсгүүдэд орж засгийн газраас юм уу хаа нэгнээс газраас ирсэн тэр хуулийн төсөл дээр энэ олон нийтийг оролцуулах, холбогдох хүмүүсийн оролцуулах, мэргэжлийн хүмүүсийн сонсох энэ засгийн газрын төсөл дээр юуг яаж өөрчлөмөр байна? Олон улсын жишгт нийцсэн юм юу байна? Манай дээр ямар зөрчлүүд яваад байна? Яаж засах вэ гэдэг ингээд ярьдаг юм аа. Өчигдөр бас нэг юм болсон. Оюу толгой манай үндэсний аудитын газраас оюу толгойд юу оруулсан юм байлаа. Аудит. Тэгээ энэ их чухал. Энэ бол манай засгийн газрын үед ч гэсэн оюу толгойн анхны хөрөнгө оруулалт нь ямар болсон юм. Энэ санхүүжилт маань зөв зарцуулагдсан юм уу, зарцуулагдаагүй юм уу гэдэг ингээд энэ асуудлаар бол аудитын газар шалгалт оруулаад тэр шалгалтынхаа дүнг төсвийн байнгын хорон дээр танилцуулсан. Би бас гараа өргөөд төсвийн байнгын хорон дээр байгуулагдсан ажлын хэсэгт нь ороод энэ дээр ажиллаж байгаа. За тэгэхээр энэ яах ёстой ажлын хэсэг вэ гэхээр энэ аудитын газрын санал дүгнэлтийг үзээд манай байнгын хороо ямар санал дүгнэлт гаргах юм бэ? Юу хийх юм бэ? За дээр нь ямар шийдвэр гаргах юм бэ гэдгийг ажиллаж байгаа Батчаргал их шахлаад ажиллаж байгаа юм ажлын хэсэг юм ажиллаж байгаа. За энэ бол их чухал. Энэ бол манай засгийн газрын жишээлх юм бол оюу толгой анхны хөрөнгө оруулалт 2 тэрбум Америк доллар хэтэрсэн гэсэн. Тэгэхээр энэ аудитын маань 2003 оноос 21 он гэдэг чинь бараг 18 жилийн оюу толгой үйл ажиллагаанд бол дүн шинжилгээ хийж аудит хийсэн байгаа. Тэгэхээр энийг бид нар ажлын хэсэг цуглаад ярьж байгаа. Энэ ажлын хэсэг бол нэг удаа цуглаа шийдчихдэггүй маш олон удаа цуглана. Тэгэхээр энэ бид нар дахид цуглана. Өчигдөр бол бид нар энэ дэр нэлээд ярьсан. За гурав дахь нь бол хүний эрх хэрэгжүүлэг хангах тухай асуудлаар манай хууль зүйн байнгын хорон дээр манай байнгын хороо маш их идэвхтэй ажиллаж байгаа. Манай байнгын хоронд бас идэвхтэй гишүүд байдаг. Тэгэхээр энэ эрүү шүүлт тулгах гэмт хэрэг манайд хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэдэг ийм асуудал нэлээд яригдсан. Тэгэхээр энэ маань манай эрүүгийн хуулийн дээр ямар хөө байдалтай суусан юм. Энэний дээр дутуу юм юу байгаа юм. Ер нь эрүү шүүлт тулгана гэж юу хэлдэг ингээд энэ чиглэлээр бас хилцүүлэг явууллаа. Тэгэхээр ингээд
энэ хэлцүүлэг бол маш их ач холбогдолтой. Хууль одоо боловсронгуй болж гарахад эрүүл шүүл тулгах гэмт хэргийн тодорхойлолт нь юу юм? Тэгэхээр одоо бид нар бол энэ эрүүл шүүлтгэл нэг манжин үеийн нэг 9 эрүү бие махбодод нь л одоо зовлон учруулчихлыг л эрүү гэж ойлгоод байдаг. Гэтэл олон улсын нэр томьёо бол бие махбодод өвдөлт мэдрүүлэхээс гадна сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох гэж. Олон улс бол ингэж хүний сэтгэл санаагаар шаналган зовоож байгаа бол бас одоо энэ эрүүдэн шүүж байгаа хэлбэр гэдэг. Ингээд энэ орчин үеийн дэлхийн нийтийн одоо хүрсэн тэр төвшөнд энэ хуулиа сайжруулъя, тодорхойлолтуудаа зөв өгье. Тэгээ бусад улс орнуудын судлаачид бас ингэж үзсэн байна. Энэ эрүүл шүүлт тулгах гэмт хэргийг бусад улс орнууд дээр нь яаж авч үздэг юм. Ихэнхт нь бол бас хараа хөөн хэлц хугацаа гэдэг нь зарим улсад бол байхгүй байгаа. Зарим улсад бол байгаа. Гэхдээ их урт байгаа. Зарим улсад энэ ихэнх улсуудад бол энэ эрүүл шүүлт тулгасан гэмт хэрэгт бол их өндөр ял өгдөг юм байна. Маш өндөр ял. Одоо жишээлх юм бол энэ хаанхын хойш Японых гүржихийг ярьсан, Японыхыг ярьсан. Тэгэхээр эдгээр бол маш өндөр ял өгдөг юм байна. Тэгэхээр одоо өнөөдөр манайх 1-5 жил хүртэл хорихол өгнө гэдэг явдсан. Тэгэхээр энийг бид нар бол өөрчлөх ёстой байна. Хүнийг хэлмэгдүүлнэ гэдэг чинь, хүнийг эрүүл шүүлт тулгана гэдэг чинь, сэтгэл санаагаар нь шаналган зовоно гэдэг чинь бол өөрөө том гэмт хэрэг юм байна гэдгийг өчигдрийн болсон энэ дээр яригдлаа. Ийм байдлаар ярьж энэ хуулийн төслүүд их тийм сайжраад байнга одоо сайжраад ингэ явж идэг. За ийм 3 зүйлийн ажлын хэсэгт ороод энэ дээр ажиллаа. Ингээд наваа шүүмжлэдсэн манай сонгогчдод одоо иргэд бас байгаа. Та одоо зөвхөн сонгоо хайрах яриад байна гэсэн. Би одоо улсын хурал дээр болж байгаа зөвхөн тэр нэг чуулган байнгын хороо бүлгээс гадна ажлын хэсгүүд дээр болж байгаа зарим асуудлыг ч гэсэн бас ингэж тайлбарлаж ярих гэж бодож байна. Та нар маань бас энэтэй холбоотой санал, асуулт, сонирхож байгаа зүйл байв. 79 96 11 гэдэг утсандаа саналаа явуулаарай. За сонгоо хайрхантай холбоотой асуудлыгаа тэр доотлолд биччихсэн байгаа сонгоо хайрхны дүүргийнхаа утас руу бас саналаа явуулаарай. За өнөөдрийн 30 дахь дугаар шүү. Одоо намраас хойш би яг 7 хоног хийгээд 30 дахь дугаараа